Сэрэглэн хөгжилтэй Мөнх тунх хайр татам даруухан Мөнх тунх марцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин Засхан Мөнх тунх Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүч байна атгалжин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадхыг манай хөргөн супер хүчтэй бүгдүүд хайж олно бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүд байна мохтох Сайн уу мөхөө? Юу хийж байгаа? Би юу? Нөгөө жоохон тоглоод байж гин. Би сая хичээлийнхээ даалгаврыг хийчихэд ирлээ. Чи хийсэн үү? Юу арай хийгээгүй байна л та. Гэтэ юу хүн байх втэ? Хурдан ичгнөө. Мөнхөө, даалгавраа цаг тухайд нь хурдан хийчих юм бол дараа нь тоглох чөлөө цаг зав зөндөө гарна шүү дээ. Би харин амралтаа төрүүлээд авчихж байгаа байхгүй юу? Үлгэрээр аялахаас өмнө гэлс ичнөө. За. Би даалгавраа хийчихсэн болохоор одоо цасхан басар хоёртой гарч тоглолоо. Чи хичээлээ сайн хийгээрэй. За одоо энэ тоглолтын дээр ялчаад яг даалгавраа хийндээ. За гайгүй л үдээ. Хурдан хичээж болох юм чи. Ялчлаа штэ ямар гоё юм бэ? За. Тэгээд ганц тоглолчий. Яна хүлгэрээр аялах цаг болчихсон байх штэ. Хичээлийнхээ даалгаврыг хийж амжаагүй байдаг. За үз. Хүлгэр рүү аваад орчий. Тэнд нэрээ цаг хугацаа удаа явдаг болохоор завсраар нь хийж амжих бах. Сая бид хэд үнэхээр гоё хөөцөлдөж тоглолоо. Өнөөдрийн магадгүй дасгал хөдөлгөөнийг хангалттай хийчих шиг боллоо. Оо тийм үү. Сайн байна шүү. Чөлөө цагаа их үр бүтээлтэй өнгөрүүлсэн байна. Зя. Та нар маань үлгэрээрээ аялахдаа бэлнэ үү? Бид билээ. Би билээ. Англи ардын үлгэр 3 бяцхан тоорой. Эрт үрд цагт ээж гахай 3 бяцхан тооройтойгоо амьдран суудаг байж гин. Цаг хугацаа өнгөрч 3 тоорой нь нас бид хүрвгин. Ээж гахай, за хүүхдүүд минь, та нар минь хувь заяаныхан эзэн болж өөрсдийнхөө амьдралыг бүтээх цаг боллоо. Хамгийн түрүүнд амьдрах байраа барьцгаагаарэ гэж зөвлөж байна. Хамгийн бага дүүн их залхуу тул байшингаа сүрлээр барьж гин. Хоёр дахь дүүн бага зэргийн хөдөлмөр зарцуулсан ч мөн залхууран мөчрөөр барьж гин. Хоёр бага дүүн бүхэл өдрийн дурш дуулж бүжиглэн амарч өнгөрөөдөг байв. Том ах нь харин өдөр бүр хүчин чармайлт гарган хөдөлмөрлөн зүтгэсээр тоосгоор чанартай сайхан байшин барьж гинэ. Хөөх. Үнэхээр сайхан байшин барьсан байна шүү. Энэ гадаад үлгэрээр аялаад ийм байшин харахаар нөгөө нэг шуламсын байшин санаанд орох юм. Нөгөө нэг season 2-ын финалийн яна энийг ярьж болохгүй лөө. Хэдүүлээ орж ажилсаг гахаатаа танилцах уу? За тэгээ. Үлгэр маань цаашаа хэрхэн үргэлжлэхийг үзцгээе. Үнэхээр хөдөлмөр зарцуулсан байх шүү. Яа, нэр бодоод исэн чинь Minecraft дээр иннээс илүү гоё ордон барьж болох юм байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу та? Та нар хаа өрч яваа юм?
бид таны барьсан байшныг үнэхээр чанартай болсон байна гэж бодоод доторхыг нь үзээд бас тантай танилцъя гэж бодоод ороод ирлээ. За баярлалаа та нартаа. Би тоосго бүрээ өөрөө цохиж шавар зоорон удаан хугацаанд ад жаргалтай амьдрах өөрийн байраа бүтээсэн юм аа. Оо вау. Та хэд ч үнэхээр ажилсаг юм аа. Тоосго хүртэл өөрөө хийсэн юм уу? Тийм ээ. Анх ихэд хэцүү байсан ч гэсэн баг багаар сайжирсаар хийж чаддаг болсон юм. Гэхдээ надад цааш оролцох зүйлс их бий. Ажилсаг бас их даруухан юм аа. Хүй, та нар минь зүгээр үү? Юу болсон бэ? Чон яасан гэж? Чон бит хоёрын барьсан байшин юу ч үгүй үлээч гэлээ. Араа ядаад ахыгаа бараад жавна. Яна, юу болох нь энэ вэ? Ягаад байшинч нь үлээчих вэ? Мэдгүй. Бид нэр идэх гээд байгаа юм биш үү? Муу санаатай. Их муу санаатай чон ах шиг байна. Баг дуугийн байшин дээр чон ирээд хаалгыг нь тогшоод тавихгүй болохоор нь дэрсэн байшинг нь юу ч үгүй хүлээгээд баг дуу зүхтаасаар угаад манайд ирсэн. Бид хоёр гэртээ нуугдаж байхад чон дахиж ирээд миний барьсан мөчрөн байшин юу ч үгүй хүлээчлээ. Бид хоёр зүхтаасаар угаад ах дээр ирлээ. Яна, чон хөөрхий хоёр тоорооны байшинг нураачсан юм байна штэ. Одоо чон энэ байшин руу ирж яваа юм уу? Бид хоёр нөгөө сая замаа буруу зүгтаагаад төрүүлчихсэн. За ах минь идэх хоол байна уу? Сая зүгтаасаар хагаад амар өсөж байна. Тэгэлгүй яах вэ? Би хоолонд бэлтгэе. Уучлаарай. Танад юм бичээд суух газар байгаа юу? Байлгүй яах вэ? Тэр ширээн дээр сууж болно. Басар би чинь чонтой хил амаа ололцохдоо гаргуй шүү дээ. Бараг л чон басар юм уу? Нөгөө нэг яга аратан басар гэдэг дээ штэ. Нэрээ тийм штэ. Манай басар чинь арын уулны айхтар басар ахгүй юу? Чоннуудаа хил амыг маш сайн ололцсон. Аратан басар гэчээ. Бид чонтой очиж уулзаад учирлаж шилээд ойлголцчихвол болох байх. Та хэд маань хаалгаа сайн төгжөөд аюулгүй байцгааж байгаарай. Та нар заавал уулзах хэрэггүй л давг нь. Зүгээрээ. Би учирлаад ойлгуулчих нэ. Мөнхөө наашра. Бөөнөрөө явъя. Би зүгээр дээ. Би энэ хидигээ хамгаалаад ээжээ. Оо, нэрээ энэ хидигээ бас хамгаалах юм биш дээ. Би үлдэхүү яах вэ? Тэгэнгүүт бас чонтой уучраа болох гарна. Яа итаа энэ би чадварыг би хоёр хуваалтай нэштэй. Болдог бол өөрийгөө копидод пастлаад тайтай явуулчмаар ах юм. За. Зүгээрээ та хэд явчихаад ир. За, бид чонны байшинг олчих шиг боллоо. Яаж чонны байшин гэдгийг мэдээд байгаа? Рентгенээр бараг хараад нөгөө юу? Тэрийг хардаа. За, би туршлагатайгаараа шууд ярий за. Сэн байна уу? Сайн байцгаана уу? Хаурч яваа хүүхдүүд вэ? Ямар гоё ашигтай. За. Бид нар тантай уулзах гээд явж байна. Ямар асуудал гарсан бол? Та чадалгүй сул дорой нэгнээ ингэж дээрлэхэж болохгүй шүү дээ. Танаас илүү хүчтэй хэн нэгэн байж л байгаа. Гэхдээ таныг дээрлэхгүй байна гэдэг чинь тэр хүчтэн маш их ухаантай, бас ухамсартай байна гэсэн үг. Уучлаарай. Би хэнийг ч дээрлэхээгүй дээ. Та хоёр тоорооны байшинг үлээж нураасан байна шүү дээ. Бид тэгээд танд ойлгуулахаар ирсэн юм. Та хэд манай хөршийн хоёр тоороо хэлж байна уу? Та бүр хөршин юм уу? Тийм ээ. Тэр хоёр маань уран дулаан цаг байхад өөрсдийнхөө байшин барьсан юм. Нэг нь сүрлээр, нөгөөх нь мөчрөөр барьсан юм. Зундаа яах вэ болоод л байсан. Би тэдэнд энэ өвөл их үүдэн болноо.
байшингаа сайн дулаалж түлшээ бэлдэцгээгээрэй гэж загсан юм. Хидээ дигсэн боловч Үтийн бэ. Байшин минь ийсэл ивт хүлээж байна шүү. Энэ тэндээс ус гойж хөвдөгч газар олдох юм боллоо. Хоол хүнс түлээгийн бэлдээгүй болохоор ямар их өссөж байна. өвөл чийг дааж хавар салхинд идэгдсэн байшингууд нэг л өдөр салхинд нурж унцгаасан юм да. Хэдий муу баригдсан байшин байсан ч гэсэн би яаж үлээж нураах вэ? Ийм учиртай байсан юм байна шүү дээ. Манай нөгөө хоёр залхуу дээрээс нь бас худлаа ирсэн биз биднэрт. Биднийг уучлаарай. Бид буруу ойлгосон байжээ. Чог яха. Та бидэнтэй хамт явах уу? Буруу зүйл хийсэн хүмүүс уучлах ёстой шүү дээ. Нэг ясандаа таныг гүтгэсэн bay шүү. Би зүгээрээ. Гүй зүгээр шээ. Аль хамт явах. Йоо ах. Чог яха. Тай төрөд ирөө. Чон дагуулад ирсэн юм уу? За тэгэхээр ийм болсон юмсан жээ. Манай хоёр худлаа ирсэн байна. Чон байшин үлээгээгүй, муу барьсан байшин нь байгалийн шалгарлыг даваагүй юм биш үү дээ. Юу гэсэн үг вэ? Та хоёр залхуурч байшингаа муу бариад дээрэс нь худлаа хэлсэн юм уу? Уучлаарай. Ахаа. Надаас уучлалтгүйгээр чон ахаас уучлалтгүйгаараа. Уучлаарай. Чонохоо. Уучлаарай. Таны нэрийг барьж худлаа хэлчихлээ. Зүгээр дээ. Өрн цаг ирж байгаа учраас өөрсдийнхөө байшинг чанартай сайн бариарай. Үнэхээр даруухан бас дээрээс нь сайхан сэтгэлтэй юм аа. Энэ үлгэр болгон дээр чоныг дандаа эсрэг дүрд гаруулдаг жоохон болмоор байна тий. Маа чоныхан бол гайгүй штэ. Та хэд маань битгий дахиж залхуураарай. Альва зүйлийг сэтгэлээсээ чанартай хийж байгаарай. Өөрийгөө хуурна гэдэг болохгүй зүйл шүү. Ойлголоо. Бид нарыг уучлаарай. Хөдөлмөрч занг хилээд ойлгодог зүйл биш шүү дээ. Эргэн тойрны хүмүүс нь үлгэрлэж, тусалж, дэмжиж явах хэрэгтэй юм шүү дээ. Чон ах Тораах хоёр маань сайн үлэрлэж байгаарай. Ойлголоо. Та хэдтэй маш их баярлалаа. Би ч гэсэн та хоёртой чадлаараа үлгэрлэх болно. Бас дасгал хөдөлгөөн хийх ямар хэрэгтэй болохыг ойлгуулж өгье шүү. За юу. Би чамайг таалгараа хийж байгааг чинь харсан шүү. Би ч гэсэн чамд туслах болно. Би хичээлээгээ дуусчлаа. Чи дуусна уу? Би яг дуслаа. Дуусчихлаа. Хийх ёстой зүйлсээ цаг тухайд нь хийх ёстой гоё шүү. За одоо хичээлээ хийчихсэн чинь бүгдөө тоглох уу? Yay! Тэгье. Хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүд байна. Атгачин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадхыг манай хөрхөн супер хүчтэй хүүхдүүд хайж олно. Гэртүү? Эресикл.
Ресүслээ. За, юу хийцгээж байгаа юм бэ? Recycle-ыг янз янзаар уншаад л зогсож байна. Аа. Давхар хогоо. Аха. Хагаа хамаагүй ялахгүй хаяхаар байгальд хортой хоргоо хамаагүй бүгдийг нь уул руу хаячихдаг гэсэн үнэн үү? Тэгэлгүй яах вэ? Байгальд уустдаггүй, задардаггүй хог гэж зөндөө байгаа. Азар тэднийг дахин боловсруулж болдог юм. Тэгээд л дахиад энэ шүү дээ, тий? Recycle.